За одоо зээлийн болон төслийн хэлцээрийн төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байна уу? Батуулд гишүүнээр таслаа. Батуулд гишүүн. За зээл одоо манай улсын мань төсвийн орлого нь тэртээдэргүй бүтээн байгуулалтаа одоо хангаж хүрэхгүй байгаа учраас зээлүүдийг бол дэмжиж байгаа. Тэгээд зээлүүдийг дэмжиж явахаар араас нь нэг хулгай хийсэн юмнууд оруулж ирдэг. Энийгээ болчихооч гэдэг нэг юм ярихаар одоо дээр нь улс төржүүлээд янз янзын юм яриад эхэлдэг боллоо. Сүүлдээ одоо бүр тойргийн гишүүн чи жигсаалтын гишүүнээр нь дуудаад эхэлж явах шүү гэнэ. Болгон тояа гэдэг гишүүнээс эхлүүлээд. Ер нь бол энэ сайн зураг гэж нийслэлийн одоо Нямбатрын хүүхд юм уу хаашийн нэг хуулиар хулгай хийдэг, хулгай хийж байгааг энэ хуулиар хамгаалаад байгаа энэ хүүхдэд хэлчихэв. Нэг ерөөсө болохгүй шүү л гэж хэлмээр байгаа ард ч юм байна. Тэгэхээр ер нь бол ийм байгаа. За зээлийн хэлцэрэг бид нар баталчлаа. Тэгээд наад төсөл хөтөлбөрүүд чи өөрсдөө ингээд яг энэндээ зарцуулаад бүтэн зарцуулаад дуусаараа гэдэг заалт арай байдгүй болов гэж би бодоод байгаа. Яг гэвэл сүүлийн үеийн зээлийн хэлцээрээр орж ирж байгаа төслүүд чинь өөрсдөө наад өртгөн дэндүү өндөр гараад байна гэдэг зүйлийг л яриад байгаа. Энийг би 40,000 орны гишүүний хувьд ярина. 24 оноос эхлээд сонгогчноос хойш ярьж байгаа цаашид ч ярина гэж бодож байгаа. Тэгэхээр заавал энийг дуусгах хэрэг байдаг юм уу? Байхгүй наадах чинь хэрвээ илүү гараад байгаа бол тэр нь босгоод өгч болдгоо юм уу? Ийм асуудлаа одоо та нар бас судалж үздэг юм уу гэдэг нэг асуудал байна. Яагаад дандаа энэ зээлээр орж ирж байгаа, тусламжаар орж ирж байгаа энэ хөрөнгө оруулалтын зардлууд чинь төсөвт өртгөн дандаа өндөр байгаад байт юм бэ? Тэгэхээр энэ дээрээ бас та нар сайн анхаарч ажиллаач гэгээд сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яамдаа хэлчмээр байна. Гишүүд үг хэлж дууслаа. Гишүүд санал хураалтанд бэлтгэл. Гишүүд санал хураалтанд бэлтгэе.